Өрн дулаан цагирж хүмүүс хөдөө холын замд гардаг үе эхэллээ. Гэвч холын замыг зорьсон зарим хүмүүст учир битүүлэг зүйлс тохиолддог. Өнөөдөр бид холын замыг зорьсон хүмүүст тохиолдсон явдал нэгэн үед монголчуудыг байлдан дагуулж исэн хориотой гэх сайтны талаар гэх мэт сонирхолтой сэдвүүдээр ярилцах болно. Тул суугаад таал сойрхно. За, эхний түүх юутай холбоотой вэ гэхээр сүүлийн үед манайхан нэлээд хөдөө гадаа явж байгаа. Булчиндаа баг алж жоохон хөдөө гадаа болсон юм яри. Hi guys, шинэ гишүүн байна. Би Минингийн тал эвгүй гэдгийг уншаад нэг явдал санаанд орлоо. Хэдэн жилийн өмнө дорндын халах гол сумаас наашаа нэг КамАЗ барьдаг ахтай хоёулаа хот руу явхаар болсон юм. Бид хоёр ээлжлээд бариад явна гэж тохиролцоод хот руу хөдөлсөн. Ер нь тэгээд би ч нэх мэдрэг хүн болохоор эвгүй сүнс үдэртэй газар эвгүүрхэд байдаг. Бид хоёр өдөр тэндээсээ хөдлөөд явсаар байгаад Минингийн тал руу гэгээ тасарчихсан. Орой болоход л орсон. Тэр ах их яриа хөрөөтэй ах байсан. Бид хоёр ч ойр зураг юм яриад л яваад байсан. Тэгсэн нөгөө ах чинь хүш миний талын толийг хардаа гэдэм байх. За ингэж хэлт юм да. Дандаа нэг иймэрхүү нэг хөдөө гадаа явсан ер нь холын одоо том машин барьдаг ах нарын яриа ер нь иймэрхүү яриа амирх байдаг. Би ч юм бодлого толгоогоо далилгаад хартал. За ёстой нөгөө машины баруун хойно нэг цагаан хувцастай үсээ задгаа тавьчихсан нэг хүүхэн ирээд суурчихж. Би ч ах руу хартал би харсан гэд толгой тохиж байна. Ах нилээд олон жил том тэрэг барьсан болохоор бас багасаа гадралдаг ах байсан. Би ч за ёстой хурдан гэгээ ороосоо гээл боддог юм билээ. Минингийн тал чи өөрөө бас эвгүй гэхээсээ илүү ер нь бас гайхалтай газар. Би өөрөө очиж үзээгүй наадгай шоуны ачаар Минингийн талын талаар мэдэж авсан. Зургийг харах юм бол ийм бүр том тал газар байдаг. Уул байхгүй бүр ийм твдгш. Дрон дүрс нь бол бүр амар заяа. Томоо тал газар. Хэдэн 100 км үргэлжлэдэг гэлээ. Зах нь харагдахгүй. Би ийм том тал дээр машинтай явж байхад ард чинь хүн байвалдаг л нуугдах газар байхгүй штэ. Нуугдах мод уулуус юу ч байхгүй. За үргэлжлүүлээ. Би ч за ёстой хурдан гэгээ ороосоо л гэж боддог юм бэлээ. Тэгсэн юу гэгээ дөнгөж нэг өнгөрч байгаа юм. Дөнгөж нэг өнгөрч ирсэн чинь сүнс нь алинээ зүгээр тухалцсан ороод ирсэн сууж идэг наасаа. Тэгэж бид хоёр анханасаа хот руу ээжлээд барина гэж тохирсон болохоор солигдохгүй байх гэсэн. Үгүй чи харин надтай хандаа унтахгүй байж машинаасаа буулж ивүүдэх байх. Хоёулаа ингэсгээд л хот руу орё гин. Зүв. Ер нь бол яаж зогсоод өрүүлээ солиод тэг ингэ явж байгаа хөдөө те. Би ч за гээл өөрийнхөө талын тол руу харсан. Ахаад хоёр ч юм наалдаа суучихжээ. Тал газар ер нь хоёулаа явж исэн түүх бол сонсож байгаагүй юм биш үү? Цэргийн байрын хувцастай өвөө толгоо цагаан даавуугаар боочгсон. Машинаа эргүүлэх болгон тол руу ойгоод над руу хараад за тэгээд тгсээд яваад л байлаа. Тэгсэн за ёстой гай газар дорс хичээр шээс хүрээд эхэллээ. За ингээл дуусч байгаа юм да. Ундааны савруу шээж болох юм явангаар. Тэгсэн нөгөө ахч гидсэн эвүүрхэд байгаагаа хэллээ. Энэ л дотож гиндэ. Тэгэд ер нь зарим байдлаар гинэд гиз эвүүрэх зэргээр хүмүүсийг шоголдог гэсэн тэрхэн зураа төвчээд сууж болдоггүй юм гэсэн шүү. Бид хоёр ч за эвгүүтлээ нэг л биш шүүгээ тисээд яваад л байлаа. Тэгж нэг юм үүр цайлаа. Минингийн талаас ч гарлаа. Хоёр толиндоо харсан. Бүгд алга болчихсон байсан. Дараа нь би таньдаг нэг бөө найзынхаа онгодыг буулгаа тэр тухай учирлаж асуусан чинь буусан бол харин ч эвгүүтэх байсан юм бинлээ. Намайг буугаагүй бидтэй гэхлээр нүгвэ гэсэн. Тэгвэл гимгүй л гэж хэлсэн. За тэгээ дээр хэлсэнчлэн ер нь тийм байдлаар хүмүүсийг шоголдог юм блэ. Ингээд нэг анх хий дүртэй хийсэглэн биетэй юм харсан да гэж. Зэ та хэд маш их аялж байгаа. Би бас удахгүй маш их аялна. Манайха ямар нэг юм бол зогсоод машинаасаа буужл болдгоо юм шүү.
Окей. Ард чи урилгууд тушин байл зүгээр чигээрээ хараад гэртээ харь. Окей. Очих газар руугаа яв. Олон юм руу битгий тайлчихна. Дандаа л кинон дээр тайлхсан хүмүүс л бурууддаг шүү. Тэгвэл харагдах хүндээ харагдаад харагддгүй хүндээ харагдахгүй юм байна. Бүтэн жил цэрэгт менингийн тал дээр харуулаар шүнжэнгөөл явдаг байсан. Юу ч олж хараагүй ганц ханд болтог нь от сар хоёр байлаа да гинэ. Тэг менингийн талаар л тийм их юм сонсоогүй. Яг гэхдээ шүн холуур явдаг жолооч нарт иймэрхүү явдлууд бол зөндөө сонсч исэн. Зам дээр яг юм нэг цагаан палаачтай ч юм уу те цагаан юм хувцтай згсийсэн эмхтэй имэнер ингээл зогсож идэг гэл. Тэг зарим нэг араас гүүж идэг ч гэж яах шигтэй мангар хурдан машин тавьж явах чинь зэрэгцээд баг хажууд нь ингээд гүүж идэг гэж зөндөө тийм юм сонсч исэн. Энэ тирэн сүнснүүд хэнийг шоглоё доо гээл өөдөөд сууж байдаг бах та. Новшноо чинь сүнстэй газараар явахдаа дуу чимээгүй элдэг үнэргүй явах хэрэгтэй юм болов. Эдгээр заавал буулгаж яах гэдэг юм бол ачаан дээр нь гараад ирсэн бол тэгэл урагшаа ороод ирч чадахгүй юм байхдаа сүнс байж хаахаа гинэ. Оюун зэвүүн зөвлөш энэ группний хүн бичээд байсан бистэ хол аян замд машиныхаа ард хөнгүү явж байгаа бол чимдаа энтер тавьчих жаагаар. Сүнсэнд суух зай үлдээж болохгүй шүү. Окей. Амар юм бэ. Машин чинь эвдэрсэн бол яана гинэ. Тэгэл дуусна шүү дээ. Эвдэрсэн бол тэгэл нүдэ анаал гарахаас үр арга байхгүй шүү дээ. Тийм ээ тэгж буулгаж авах гээд сандрагдаг чацаг шээс хоёроор их байрна зогсвол машин тэрэг асахгүй эсвэл эвдрэн саатна. Гэтэ энэ талаар анх удаа сонсож байна. Сүнснүүд одоо хүний гидсийг өвтгөж шоглд юм бах та. Эсвэл зүгээр хүний сэтгэл зүйд бас холбоотой байж болох юм. Сэтгэл зүй сонирн болохоор гидс хямардаг шүү дээ. Яг тэр бас холбоотой байх л та. За ер нь бол дажгүй түүхэн 10-аас ер нь 7.5 өгчхөр юм биш үү? Хошоор заагаад ер нь өгчхөр юм биш үү? Манайха хуучин утсаа өгөөд цоош нь iPhone 17 болгож авмаар байна. Хуучин утсаа үнэлүүлж өгөөд төлбөрийн зөрүүгэн төлөөд цоош нь утас авдаг тийм Apple-ийн Trade-in гэдэг үйлчилгээ байдаг. Францд байхдаа би олон утсаа тэгж шинжилж ийсэн. Тэгвэл тэрхүү Apple-ийн Trade-in үйлчилгээ Монгол дахь албан ёсны Apple-ийн борлуулагчдаар хэрэгжиж эхэлж байгаа юм байна. Та нар хуучин утсаа барьж очиод 5 минутын дотор боломжийн үнээр үнэлүүлээд албан ёсны баталгаатай цоош нь iPhone 17 болох боломжтой гэдээ боддоо. Гайхалтай биш гэж үү? За тэрхүү албан ёсны борлуулагч нь хаана вэ гэхээр BC Mall, Mobicom, Arena Electronics, BSB Technozone, Entra Store, Ayanг Store, IT Store, Best Computers, Next Electronics гэх мэт газруудад таад очиж болох юм байна. Тэгээ үүнээс гадна яг одоо трейдинг урамшуул эхэлж байгаатай холбогдуулаад таны үнэлүүлсэн мөнгөнд дүн дээр 300 мянган төгрөгийн нэмэлт бонус үнэлгээ нэмэгдэх юм байна. Тэгэхээр хуучин утас чинь бүр илүү өндрөөр үнэлэгдэж зөрүүнд нь орно гэсэн үг. Үүгээр зогсохгүй албан ёсны борлуулагчдаас авж байгаа iPhone 17 утас Shield Plus буюу нэмэлт 1 жилийн үйлчилгээний баталгаа, нэг удаа дэлгэц солих үйлчилгээ, нэг удаа арын шил солих үйлчилгээ дагалдаж ирдэг. Тэгэхээр хуучин утасаа өгөөд албан ёсны засвар үйлчилгээ баталгаатай утас авч ийн гэсэн үг. За тэгээд та бүхэн наадмаас өмнө цоош нь iPhone 17 утас барьмаар байвал урамшуул дуусахаас өмнө саяын дуурьдсан албан ёсны борлуулагч нарт хандаарай. Дэлгэрэнгүй мэдээллийг Apple-ийн албан ёсны төлөөлөгч болох G-Next Mongolia-гаас аваарай гэж бичгтээ эргээд орцгоё. Guys. За дараагийн түүх бас л хотоос гадуур болсон байгаа. Яг одоо замдаа сонсож байгаа хүмүүс байгаах. Улам кайфтай сонсох бах. Аймхаа хүмүүс нь бол замдаа энэнийг сонсоод хэрэггүй шүү. За байц юм бичиж байгаагүй болохоор хэрхэн эхлэхээ мэддгүй хааха. Ямар ч тач өөр тохиолдсон нэгэн түүхээ хуваалцъя. Тэг ингэж эхлүүл ер нь их дайжгүй шүү. Өмнө нь бичиж байгаагүй хүмүүсээ байл заяа. 2019 он гэр бүлэрээ Сэлэнг аймгийн төв Сүхбаатар суманд аавын ажлын шаардлагаар нүүж очсон юм. Нүүж орсон байрны хувьд бол нэлээд удаж байгаа ажилтны байр. Галтогоо тустаа 3 өрөө. Тэр үед би төгсөх ангийн хүүхэд 6 дугаар ангийн эмэгтэй дүү, аав ээж, Жүүди нэртэй нохой, Томми нэртэй муурны хамт хөөхөн өнөр өтхөн гэр бүл эгчтэй эгч гадаад сурдаг гинэ. Амьдрал яг сайхан өрнөж байхад хөл хорой эхэлсэн санагдаж байна. Коронавирусын тохиол бүртгэгдээд аав гэртээ ирэх боломжгүй ажиллаж эхэлсэн. За тэгээд гарах боломжгүй хүүхэд юу хийх вэ дээ? Шүнжин доодоо тоглож өглөө унтаад л оройс ирээд л ахаад л тоглоно. Бас доодоо ч би ч бас нэг хэсэг амар доодоо ч юм байсан шүү те. Манай муур алга боллоо. Уул нь Жүүдитэй цуг салхилаад цуг орж ирдэг юм. Тхөөрхийн те. Муур ногоо хоёр нь хамтаа салхилж байгаад орж ирдэг амар юм шүү. За энэ ч нэг хамаагүй л байх л та. Би зүгээр л таамагладаг юм хаахаа гинэ. Өдөр унтаж байхад ээж дууднаа. Яваад очихоор дуудаагүй байх нь мэдээж. Энэ нь бүр хүндрэлээ унтаж байхад алгадаж сэрээдэг боллоо.
Мэдээж сэрээд өрөөндөө ганцаараа хит их тоглоод яг мэдрэлийн ядаргаа авч байгаа юм байна гэсэн шүү юм бодоод агаар салхи амсах санаатай Жүүдийг арай удаан салхиулдаг болов. Доото удаан тоглох чи ивгүүлдэ ер нь бол мэдрэлийн ядаргааг бол жиг аав штэ. За кал авч эхэлсэн ихний шүн гэж байна. Шүн тоглож байхад ам цангаад галтоогоо оров. Гэрлээ хасаагаад л хөргөгч онгоолгож сүү аваад хит балгаад буцаж гэрлээ ундраагаад гарав. Гаранд нэг нялцхан юм. Ямар новшин вэ гэдэл гэрлээ буцаж асаагаад таарсан. Саяхан зүгээр байсан унтраалханд битүү тос нялчихсан байлаа. Анзаараагүй юм байхтаа гээд нэг тоолгүй өнгөрсөн зүйл нь маргааш өглөө юу байсан тодорхой болсон доо. Ээжийн нүүрний тос байсан. Ээж уурлаад яагаад хүний үнэтэй цайтай юмар ингэж тоглодог юм гэдэл мэдээ Жүүдий чадахгүй болохоор хичнээн үүсгсэн ч тэрийг манай дүү төрсөн болоод дууссан да. Хэд хоногийн дараа анаач гадаадаас нөгөө 21 хоног тусгаарлалтаасаа ирлээ. Би ч сүүлийн үед нэг л гажраад байгаагаа ойлгож тоглоомоо багасгахаар шийдэн тэр шүн эрт унтахаар орондоо ороод утсаа оролдож байлаа. Тэгээ утсаа оролдохоо болилтоо ядч орондоо. Тэгээ тоглоог нь яамаа. Миний өрөөний хаалга зарим хэсэг нь шилэн цаана нь байгаа зүйлс бүрэлдэж харагддаг. Харин бариул нь дотор гаднаасаа зэрэг дарагдаж онгоодаг ямар эвгүй халгүй ядчих. Би Жүүдид уулын дүүгийнхээ ванаар дүүгийнхээ нөгөө жижигхэн хүүхдийн ван эдэн штэ. Банаар нь ор хийж өгсөн. Миний ширээний хажууд байдаа. Даанч хайр даахгүй гөлөг дандаа хаалганы доор унтдаг хаахаг нэ. Харин коридорын хувьд хүн алхахаар хид чанга чахарч дуурдаг. Зайтай шахсан шалтай. Тэр шүн ээж өрөөнөөсөө гарч яван сонсогдов. 0 орох гэж байгаа болтой. Гэтэл 0 орсонгүй. Найшаа чиглээд ирлээ. Унтаагүй л байна уу гэж үглэх гэж байгаа. Хаалганы гадна цогсоод бариул дарлаа. Хаалгач онгоолоо. Хөөхий Жүүдий зочсон байхaltaа сэрээд хаалга руу хараад хөөхий спанилийн удамд баймааргүй хуцаж эхлэв. Балаа гүлэг хүмүүс ирээлээ гээд ухсгийн твэрч авч тайвшруултал ээж орж ирсэнгүй. Ер нь тэнд хинж байсангүй. Гүлгөө твэрсэн чихтэй жижигэн болохоор дандаа л гүлэг шиг санагддаг. Нохоон жижигэн болохоор дандаа гүлэг шиг. Үүнийг гүлэг биш хөгшин нохоо юм биш үү? За окей. Аав ээжийн өрөөнд орвол ээж дүү хоёр дуг нойрондоо ямар новшин болоод байна. Анаал байсан юм байна гэд өөртөө итгүүлээд том өрөө рүү явбал нөгөө байх ёстой анаа нь Орос баатрын нойроор унтаж байх нь тэр. Орос баатар ч амар унтдаг шүү дээ. Энэ мөчөдөлд хийрсэндээ их чигээ угдчиж сэрээгээд та сая хаалга хонгоолгосон мэт. Та сая сэрүүн байсан мэт гэхэд чи юу солиороод байгаа юм бэ? Хэд болж байгаа юм? Явж унтал та гэд халгаасангүй. За нэгэнт гарцгүй болсон нөхөр Жүүдигээ тэрврээд нүд завчлгүй гэлбэлцээр өглөө болгосон доо. Өглөө нь хариулт тусламж нэхэж бүгдэнд нь ярихад мэдээж хинж итгээгүй. Компьютераас болсон удахгүй галзуур. Ингээд нэг жоохон тоглодог хүмүүс хүнс мүсээ таарахаар ерөөс хүмүүс хитэгдэггүй те. За чи нэг компьютер байл. Хөөх хэдөө нэрэ. Биси тоглодог бол сүнс харсан ч хинч битгий хэлээрээ. Угаасаа хинч чамд итгэхгүй. Аз болоход гэртээ 62 хоног ирээгүй аав ирлээ. Би бол эсрэгээрээ шөнийн цагаар нүд завчихаа болсон. Гэрлээ унтраахаа болсон. Ер нь доорцсон дөө. Удахгүй шаархад ээж рүү нь явхаар бэлдэж байсан баг. Азар гэхэнч муухай юм. Дүүгийн тарих хөдлөөд аавын ажлын ахын охин барихаар ирлээ. Хаалга би онгоолгож таарад манай үеийн охин орж ирлгүй зогсож байснаа. Ихчээ танад сүү байгаа юу? Гэд ээж газ айганд сүү хийгээд өгтөл орж ирэхдээ нөгөө сүүгээр төрөж орж ирдэг юм шин. Окей, сонил. Би шашин шүтлэхгүй талдаа хальт гайхаад өөй гоё яаш тийм байна. Яаж яам бол хальт бодоод доотоогоо тоглосоор тэндээс сарнив. Яг ий тоглож байхад аав орж ирээд намайг том өрөөнд дуудлаа. Онлайн тоглоом пауз байдгүй гэж гэрийн мэддэг. Ерөн саад болдоггүй юм л та. Чадахгүй тоглож байна гэхэд удахгүй миний хүн хүлээлгээд байна. Хин юмс нэг л өөр байгааг илтгэв. За тэгээд яваад орсон. Бүгд нэг тийм эвгүй царайтай нөгөө охин ярьж эхлэв. Юуны өмнө тайван байгаарай гэж эхлээд л манай гэр жинхэнэ хар бараан инээрхтэй сүнс хүдэртэй газар нэмээд чи тэрийг мэдэрсэн учиртай бэлгийн нүд чинь нээгдэж байгаа гэх мэтчлэн ярив. За юу буцаж очиж тоглох тэр охиноос мэдхийн хүссэн бүхнээ яриуллаа. Үзэж хардаг охин байж л те тэр хэлэхдээ чинийх дөнгөж нээгдэж байгаа. Бас би хаа чадна. Гэхдээ хэр хугацаанд гэдгийг таашгүй. Гол нь айж болохгүй. Айвал тэд нар чамайг химлэн. Айхгүй л байхад
чамаа яахчгүй. Яаж тийм юм хараад айхгүй байх юм бэ гэхэд эмхтэй сүнс жоохон эвгүй. Үс эдрэнс гисий ч гэсэн эрэгтэй бол зүгээр харагддаг. Гэтэ танах эмхтэй л дээ. Азар удалгүй нүүж тэр эмхтэй найзаа хараагүй дээ. Нүүснийхээ дараа нэг л удаа харсан. Шүн ганцаараа хээр шахуу газраар тэнэж яваад гэртээ ороод унтсан юм. Гинэт сэрээд харсан. Над тэр уртаа буурал үс сахалтай цагаан дээлтэй өвөн сууж байсан. Юу пиц гээл орилох гэсэн 7 хурууга уруулна хүргээд гихэн тэр гайхах баалмагдах зэрэгцээд за ямар тач чимээгүй байх ёстой мэн гэд орилгоо болтол баруун тийшээ зааж байна. Дагуулаад харсан. Миний мөөгч өрөөсөн гар толгоо нь унжаад орноосоо бараг унах нү гэлтэй үс нь бол айл ирж шал арчаастай. Өвгөнч цээжин дээр дарж боосон интэж би зэрэгцэн дахин нэг удаа сэрлээ. Яа зүүд байж ямар амар зүүдэл вэ гэд амьсгаагаа даран баруун тийш харуул эгч минь өнөөл байралтайгаа унтаж байлаа. Эндээс хойш өрөөсөө сүнсчтгэрч харж мэдэрсэн юм байхгүй. 5 жил болсон доо. Саяхан метронд унтаж байхад нэг эгч дагд догшин сэрээгээд балан авгаавэ гэд муухай харсан чинь өөдөөс инээмсэглээд гараад явчихав. Тэгэд буудлаа харсан сүүлийн буудал өө баярлаа гэж хэлэх байтал эвгүй сэтгэл төрүүлсэндээ харамсаад гэс хойноос нь гартал хажуугийн хоосон метро руу ороод нүдэн дээр сарничхав. Хүнд хэлэхгүй бол эвгүй санагдаад гэс нөгөө үсээрээ шал ашдаг эгч рүүгээ цалган ярьж байхдаа энийг оруулаа гэж бодсон юм аа. Аль болох тайлбартай битсээр байгаад ном болох төглөө энэ хүртэл уншсанд баярлаа гэж. Окей, сонирхолтой шүү. Ер нь бол 10-аас 7.8 өгөхөр биш үү ер нь бол. Маш хошин инээдтэй гэдэг нь амар хөөрхөн санагдчихээн. Ямар гоё бичдэг юм бэ? Тэр үздэг охин чинь одоо хаана байгаа вэ? Би бас үзүүлдэг юм уу гэнэ. Энэ одоо хардаг хүмүүс ер нь тусдаа ингээд нэлээд их юм хараад ингээд бэж тийм шиг байна тий. Холбоог удаж байна уу? Нутаг өвчл орж уулзнаа гинэ. Аймаар байдаг, инээмэр байдаг. Яа тийм билээ гэдээ алхансаар байтал дуусваа гинэ. Инээнг айлаа гинэ. Түшиг бах уншихгүй бол үхлээ гинэ. Йоо за хэдүүл ямар ч нэг хүний аймаа аварсан шүү. Бурхан минь. Sorry. Уурчлаа ахна. За энэ нэг пост байна. Дээхэн үед 20.org гэдэг нэг сайт байдаг байсан гэсэ. Тэр сайтанд юу байдаг байсан бэ гэдгийг мэддэг хүмүүс байвал сайхан хуушлаач хөө. Сураг сонсохтой баг Монголын creepypasta байсан л гэдэг юм бэлээ гэж. Зя манай үеийнхэн бол ер нь бол 20 сайтыг бол маш сайн мэднэ. Яг одоо аимшигын юмны анхдагч нэг зөвүүн юмнуудын шүн дундын яриа шиг яг юм сайт төрлийн аимшигын орж ер нь эвгүй юм харах юм гэвэл 20.org байсан. Гэхдээ цаг хугацааны ирэхээр бараг 20 гаруй жилийн өмнөөс ер нь тэгээ байсан болохоор мартагдсан юм уу эсвэл хаагдсан юм уу орч харна нэрээ. Одоо бол хаагдсан юм байна. Хөрх нилээ удаж байгаа болохоор энэ юм өөнийх нь доменийх нь хугацаанч дууссан байх. Каспер ижлээ үнсэрхэг нэг эмхтэй админийх нь нэрийг марчиж Касперийн дүү байсан шиг санагдаж байна. Үндэстэнгийн оруулдаг байсан бичлэгүүд амар байсан. Dark web дээрх бичлэгүүд шиг юм их оруулдаг байсан гинэ. Ер нь эвгүй юмнууд амар их байсан. Тэгэл шүн өрөө найзуудтайгаа доото тоглож байгаа бол орж хардаг байсан. Яг унтахаас өмнө тэгэл нэг сайхан айж яваад унтдаг байсан. 20 руу ороод санаандгүй нэг юм дээр даарсан чинь шууд утсан дээр балер нэг охины зураг байдаг штэ орилдог. Бичлэг нь гарч ирээд утас гацаад унтарч өгөхгүй арай гэж унтрааж гайгүй болсон байдیں۔ Гэж энэ зураг нь шүү бас л чатганы дизайн шүүнэ чатганы дизайн ичвэт зохицос худалдан авахч гинэ яа ингээл нэрдүүд амар бата аимшигтай зураг зөвхөн нэмэх 21 алмсыг байдаг гэдэгт 100% баталж чадсан айлгахтай атыг зарим бөхчүүдтэй таарсан чөтгөр зүүн зүгийн алмас гихч олдог өдрийн хараа зэвүүн ер нь бол зэвүүн байсан. Одоо ер нь сэргээгээд гараад ирвэл яаси хаа гинэ. Бодит гимт хэргийн Ослын зураг оруулдаг байсан. Нью-Йоркийн хогийн савны дэргэд биеийг нь хоёр хуваасан эмхтэн цогц гээд лааз боллоо нэслэгцэн охины зураг доторх зорчигт нь бицэрчихсэн. Тархинд суучихсан гэх мэт зургаас гадна олон янзын сүс үдэртэй зохиол нийл гэх мэт юмтай л байсан. Анх 20.org гэж байснаа бандуулаад хит хитэн хаягаас солисон санагдаад байна. Тэгээд 21 оноос хойш хитрхи их бандуулаад айхтар экстрим зураг болон нийтлэгээ оруулж чадхаа байгаа болоод хаагцаа гэж энэ ер нь бол эвгүй юм байна. Dark web-ээс татаж авсан хитэн сүмөч ойр зургийн балер зургнууд явдаг байсан санагдана. Ямар ч жоохон бахта яаж байгаа ч нэг афганчуудаа Америк цэргийн хоолой гихч байгаа бичлэг үзэж байсан. Харин тэрнэр ер нь тийм бичлэг амар явдаг байсан. Ер нь бол эвгүй. Ер нь бол үзээд димиг гэж боддtiin би тиймэрхүү юм. Яг үнийг хэлэхэд. Би тэгээ өөрөө ингэж үзчихэд яагаад ч юм
ингээд өсвөр наснд байсныг ч хэлэх үү, өсвөр наснд үзэж харсан юм ялангуяа илүү толгойд ингээд тогтдог шүү дээ. Одоо яг ингээд муухай юм харуул шууд март гэж өөр тийшээ ингээд фокуслал те явцдаг ингээд тухайн үед чинь ингээд нэг амар муухай амьдралдаа харж байгаагүй анхны удаа тийм харж байгаа шүү дээ. Тийм амар юм. Юу ингээд өдөржингөө бараг дотор байж лээд гэсэн юм бол тэгэхээр эвгүй осолтой зүгээр интернет архиваар ороод ямар байсныг харж болно гэж. Архиваар орох уу яах вэ? Орохоор өөдөөс энэ дэр бэлтгэсэн байна сайт нь. Орсон шүү. Яана. За энэ хэдийн хавцааныхаа 2012 оны 10 сар хавцааны архив байна. Гайвуу бас сүүл хавцаа гэж бодноо. Энэ чинь 12 он гэхлээр чи заа 12 он 5 оноос хойш баг нээлттэй байсан гэж би бодоод байна. За хараа юу байна хараа. За Мэрлийн Монрогийн үхлийн нууц тайлагдлаа. Окей. Дайжгүй. Цэвэрхэн. Ер нь маш цэвэрхэн хэлж шүү. Эцгийнхэн сүнс нохой болон иржээ. Окей. Туваагийн хараал хүрсэн хүн гидсэн томорсоор хүүтг. Эндээ ч харин зэвүүн түүл бас л сонирхолтой юм гарч ирэх юм биш үү? Уух эзнээ хүлээж мэлтэлцэж буй чөтгөрийн улаанд арс. Говийн зэрэглээ заримдаа хий үзэгдлийн байшин бий болгодог. Пүү. Зайсан толгой дээр шүн буйлдаг юм ээ. Тийм ээ гэж нёй. Зайсан толгой дээр шүн буйлдаг тийм ээ гэж энэ шүний 2 цаг үед хөдөө аж ахуйн сургуулийн төгс курсын хэсэг оюутан зайсан толгой дээр гарч шүний Улаанбаатарыг харсан шигээ шар арыг ууж нарихаар шийджээ. Тэднийг дээшээ өгсөх үед зайсан толгойд олонний хөл бүрэн татраагүй бололтой. Ийм тэнд ганц 2 хүн сууж байгаа нь харагдсан байна. Оюутнууд инээж хөгжин урч чатаар ааж ахуйн өссөөр дунд хэртний явж битэл гинэт нохоо өрөвдөлтэйгээр гаслах чимээ нам гүмийг эвдэнд сонсогдсон ажээ. Орж харъя л да. Facebook-нд блоклогдсон байна. Зарим түүхүүд ингээд угаасаа болохгүй л байгаа юм да. За ерөөхдөө харъя. Улаан зохионы эрх үстэй савлгийн домог гинэ. Гэтэ гайвуу түүхүүд байна гэж хараад байна би л. За ер нь бол 17, 18, 24 оноос л хаагдсан юм байна л да. 12 онд хамгийн идэвхтэй байсан юм байна. Тийм 11 оноос хойш манай хот хоол идэж байхдаа ингэж ойрлолтой шүү. За ээжтэйгээ хоол идэж байгаа шүү. Окей. Ямар ч хүүхдийн хүчрхийл байхгүй шүү. Тогрууны хараал дайрч тоон нь хухайсан хараг голомт. Шарга морьтой давсан газарт нь хүүхэд тогтдоггүй. Шарга морьтын эцсийн буудлаас уруудаад 2 дахь буудал дээр уншигч та зориуд буугаад хашлагны дэрэгдэх хаттай толгойн зүүн өврөөр мацаад бяцхан хөтөл дээр гарч үзээрэй. Шүүр яавган цагаан дэрс бүхий тэр хондны хойд хөтлөөс нэг зам орж ирээд шарга морьтын эцсийн буудлыг зорин зүүн урагш давсныг үзэж болно. Бас сонирхолтой түүхүүдтэй байх юм биш. Ер нь эндээс нэг гой түүхүүд уншаад хідүүлээ бас нэг дугаар хийвэл сонирхолтой л мэн хөөе. Үүнийг бичигч бибээр зориуд тэр пайл урд хашаан дээр очиж үзлээ. Ямар нэгэн үсгээр хөшөөг тойруулан бичээс цоолборджээ. Энэ нь Монгол биш, төвд биш. Рүүний шиг санагдсан. Нэг үгээр хэлбэл дондог дулам хатны дурсгал биш байх гэж бодогдсон. Гэтэл гэрэлт хөшөөний өмнө хүүхдийн олон янзын тоглоом бүр үн цэнтэй удирдлагаар явдаг тоглоом машин хүртэл байсан сонирхол татваа. Гэтэл нэгэн залуухан бүсгүй ирж мөнөөх хөшөөнд мөргөн сүү өргөж гороолоод дарих минь надад хүү хайрл гээд жижигхэн бамбруу шиг гуйж мөргөд хатганд орон нандинан боогоод авч одов. Хожмоо сонсоход тэндх тоглоомноос гуйж аваад үр хүүхдтэй боломгцоо буцаагаад тавих юм уу чанарыг сайжруулан өргөл өргөдөг ёстой юм гин донод улам хатны даалт хийнээр гэрчүүч ид чи дүүнд оршихын хэн байг гэхвэ пүү ийм газар байд юм уу what энэ шарга морьт юм бах та хүүхэд тогтохгүй байгаа хүмүүс очиж тоглоомыг аваад хүүхдээ олчоод тоглоомыг сайжруулж авчирдаг юм уу те зөөлхөн тоглоом авч яваад хүүхдэд болсныхаа дараа удирдлагатай машин арай үнэтэй машин авчих хэрэгтэй юм байна шүү дээ. Окей, тийм түүхэн зэвүүн лээ. Алтан бурхан зараад голомтойроо сүрэх шахажээ. Энд гэхдээ нөгөө амар түүхүүд нь байхгүй нэ те. Яг амар зураг бичлэгүүд нь үргэлж дагдаг цагаан цовтон гэр цэвэрлдэг буг. За энэ нөгөө хүмүүсийн яриад идэг гэр аюу згчлээ тавьчихдаг сүнсмэс гэдэг нэг гараад идэг штэ. Тэрний чи баг үн суур түүхэн байна. Энийг хэдүүлээ унших уу ер нь гэр цэвэрлдэг буг. Буг зүтгэрийн тухай дүүлэн тасрах биштэй. Энэ бол 90-ад оны ихээр 4-р хорооллын модны 2-ын орчим нэгэн байранд болсон явдал билээ. За манай модны 2-ын байна уу? Алтан цогцгийн хэрэг, ромбо гариг, гал гаргадаг үнэрмаа гэдэл цуврал шуугаан эд өрнөж байсан үед тохиосон тул сүр бараан дарс хийгээд өнгөрсөн гэхт болно. Хэдүүлээ саяын гал гаргадаг үнэрмаа ромбо гариг маяг хэдүүлээ өмнөчлөгээр ярьсан. Үз жамжаагүй хүмүүс байвал
юун дээр байгаа. Монголын түүхэнд гайхалтай хүмүүс л тиймэрхүү бичлэг байгаа. Гэхдээ нэгэн зурагтаар цус гарсан юм шүү. Марцнаас яг тэр үед Оросд Барабашка бий болоод байсан билээ. Тэр хавийнхан тэр зунжингаа шүүгээд мартагдсан да. Тэнтхийн 2 9 давхрын нэгнийх нь 3 дугаар давхрын ганц өрөөтэй айлд тохиосон гэвэл зарим хүн өнөөч санах байх. Ер нь алдартай юм байна тийм үү? Эндээс ер нь гаралтай юм шүү нөө сүнс гэр цэвэрлдэг мэвэрлдэг гэдэг нэ. Тэнд ганц бие Жавха гэдэг ир тун тохлог амьдардаг байсан билээ. Жавха одоо хажуухтай нь 3 өрөөтэй өрөөгөө дүүргэсэн үр хүүхдэд сайхан айл болжээ. Жавха тэр үед Оросоос мотоциклийн сэлбэг зөөдөг байв. Тэр үед мань хүн маш хямд авсан юм билээ. Гэхдээ тухайн үед боломжийн ханшд мэдээж тэр байранд залуу хоос амьдардаг байгаад яагаад ч юм ихнэр нь амиа хорсон гэх яриа гарч цагдаа сэргийлэх болж байсан гэдэг юм аа. Тэгэхэд өнөөхийн шиг амиа хорлох нь энгийн үзэгдэл болцохоогүй болохоор элдв яриа гарах нь амархан байжээ. Амиа хорлсон хүнийг их орноос уурсан гэд оршуулах газар олгодоггүй юм гин билээ гэж ирээд л ярьдгсэн. What team base юм уу те? Мань Жавха түүнийг нэг их тоогоо болтой худалдаж аваад нүүж ороод л 8-андаа яваад байснаа хожим нь ярьсан бөлгөө. Жавха Чита хотоос сэлбэг зөөдөг байсан юм. Тухайн үед момент дэш таашнуу тун амархан хөлцөндөө. Тэрүүхэндээ нэг цайны газар анх нээсэндээ манд хүн 8-нд явж ирээ тэр хавийнхантай Од кино театрын хажуугийн бааранд тухлан элдвий хүүрдэг байсан нь тухайн цагт тун сонирхолтой байдгсан. Тухайн юм булчинтай уу ба юм хайшин. Улаан үдэд буу тулгуулсан, чита чихээ сэт тулгуулсан, хацраа шүүгөөсөл бүссэн юм амир юм хамаг юм алдаа догт танихгүй бурайд айлд сар болоод гэрийн эзнээс нь мөнгө зээлж хөл дээрээ боссон гэдэл үлгэр домог шиг юм ярин шүү дээ гинэ. Жавха үнэндээ соц үеийн советтой ир байваа. Тэр бурайдынхаа мөнгийг төлнө гэдэл ярьж явж байсан да. Тэр өгсөн байхаа. Нэг удаа бидний цуглуулад ёстой хачин юм ярив. Би байраа авчгаад олигтойж тухалж чадалгүй шууд чита явлаа. Тэнд хагасар болоод ирлээ. Гэртээ ороод ёстой алмаарсан шүү. Гэрийг маань хин нэгэн хачин гой цэвэрлэж орхижээ. Бүр ширээ сандалж зөөсөн бололтой. Гайхшаа бүр барав. Намайг энд орсныг манайхнаас хинч мэдэхгүй. Аав ээж ахын тус цөмөөрөх өдөө байх. Миний түлхүүр надад л байдаг. Өнөө айлын гэргийн нас барсан байдаг. Гэрийн эзэн нь илүү түлхүүртэй байгаад орж ирлээ гэхэд юм аавнаа гэхээс гэр цэвэрлээд байхдаа ч яах вэ? Яаж ч бодоод ямааны шир дөрөв гэдэг л болоод байлаа. Гэртээ хэд хонлоо. Орж гарлаа. Ямар нэг мэдгцэнгүй шүү. Тэгтэл гинэд Оросын алдарт Барабашкагийн тухай нэвтрүүлэг гардаг юм. Түүнийг үзэж байхад дотор чихүүцэд явчихсан шүү. Нэрээ ийм хий юм үзэгдэл байдаг юм биш байгаа гэд бодоод байлаа. Хүн их хачин юм билээ. Өдөр болохоор л мартчихад л орой болонгууд өнөөхөө бодоод эхлэнэ гэж үс босох төхөөдөл зургатаас өөр нөхөр байхгүй. Хэцүү шүү. Гэтэ надад ямар нэг юм болоогүй. Тэгж тэлжилж байгаад унтчихаар яах ч хүлтэй. Тэгсэр хүн тасах маягтай болчдөг юм билээ. Сүлдээж тоохоо байсан да. Тэгэд мөн л 8-ндаа явлаа. Тэр удаа харьцангуй цөөн хоног яв. 7 хонсон санагдана. Хүрээд ирсэн чинь гэр гэж шил тойл болчихсон байхын тэр. Бүр цонхыг нь угаагаад шалыг нь сойздод угаачихсан байлаа. За энийг бол сүнс гэж нэг л итгэхгүй шүү guys. Сойзоор шал угаадаг сүнсээ үл нэр бараг л гэртээ авчмаар юм шүү. Хальт айгаал тэгэл юу гэрээ дараадлан цэвэрлүүлээ. Үгүй юу? Арай муухай юм ярьж нү. Дахиад айц хүүз нөмрөөд авлаа. Байрны үүдээр наралдаг хөрсүүтэй уулзав. Танад хин оров гэж. Орвол хулгайч л орно гэхээс гэр орон цэвэрлэж явдаг ямар байхав гэж ирээд л ярьцгаалаа. Үнэндээ ч тийм байлаа. Ингээд бүр мэл гайхаж цэлх хөрлөө. Хин нэг нь надаар даажнаад байна уу гэж бодохдох. Эсвэл ядарсан ганц эрд гэрийн цэвэрлээд өгчхий гэж боддог хүнч байдаг юм болов гэдэл олон юм боддог болоо. За тийм ч сайхан хайштай хүнч гэж юу ах вэ? Нэрээ юу боллоо ч хин нэгэн зөвшөөрлөгөөр эзэнгүй айлд орж байх те. Яаж ч бодсон тэр өстэй гэдэл бидний ч сэтгэл эвгүүцүүлсэн юм ярьж билээ. Тэгэд бид баахан сууж байгаа тарлаа. Нөгөөдөр манер биднийг дахин цуглуулад бяцхан мөртлөө хөөхөр даалгавар өглөө. Би дахиад чита явна 10-аад хонох байх. Та нар гэрт нүд тавьж бай. Өдөр шөнөгүй манах нь юу юм? Орой үдэш харж байхгүй хүн амтан орох нь уу? Өрөөний гэрлээс ч унтрах нь уу? Сайн харж байцгаа. Ямар нэг юм мэддүүл асуудал болголгүй ажиглаад байцгааж бай. Ирээд учрыг нь хамтдаа олцгоё гэдэг юм байна. Бид сонирхолтой даалгавар авч салам дайлуулад үлдлээ. Манд хүн цүнхээ үрээд гарч өглөө. Тэр өдрөөс нь шахуу би тандаад юу ч олсонгүй.
Юугаач олох вүлээ? Ямар нэг байсан юм биштэй. Орой болгон л цонхын ширтэн гэрэл мэрэл байдгүй. Тэгсээр байтал мань хүний ирэх өдөрч болов. Өглөөний суудлаар ирнэ гэсэн болохоор бид гаднаа шараа тайлан хүлээж байлаа. Мань нэрч хэлсэн хугацаанд ирлээ. Ачаагаа ачуулчихсан нөөдрөөс ирнэ. Одоо манад орцгоё. Гэрээч өстой буулгаж өгөөд явсандаа одоо л юу болохыг харъя гэд хамт орохор боллоо. Мань хүн түлхүүрдэж онгоолгоод дуу алцглаа. Бид ч гайхлаа. Өнөө буулгаж орхисон гэр орныг нь бузгай янзалж орхижээ. Бүх юмыг нь байр нь тавьсныг мань хүн ярьж байлаа. Галтоогоо угаалгын өрөөнд ороод л шагшраад л явсан юм. Гүмэн хачна жорлонгийн суултуурыг нь хогийн савтанд хамт коридор тавьсан штэ. Бүгдийг нь байр нь тавиад цэвэрлчихсэн гэж ирээл шогшроод л байлаа. Сүүлдээ бид бүгд гайхад чи юу н бүгдийг санаж гин үү? Хий хоосон бодолтой автаад итгэчихэр бас ингэдэг штэ. Чи өөрөө засч янзтал цэвэрлээд имслээд сүүлд нь өрөөлд тохоод будлаад яваад байгаа юм биш үү? Гэж ирээд л явцгаав. Яалаа гэжтэй би юу боллоо гэж өөрөө хийчихэд мангартаад байд юм. За одоо дүүрчээ бүгдийг мартъя. Сайн л үз. Заваа гэрт цууснаас цэвэрхэн гэрт байсан дээр биш шүү гэд аян замын ядаргаа гарахаар авч ирсэн юм а ширээн дээрээ өрөв. Ингээд манд хүн хэд хоноод дахиад л явсан билээ. Бидэнд даалгавар өгч нэг их сүйд майд болсонгүй мөрөөрөө яваад л мөрөөрөө ирнэ гэд билээ. Тэгээ одоо ч ер нь бүр ингээд төсөөрч байгаа юм байна л да. Тэгээд манер бүр алмаарчжээ. Байтлаа өнөөгш нь бүр цонхны тах цэвэрлчихжээ. Бусд нь дүүрч ер нэг нууаатай л болох шивдээ. Гэхдээ их л хачин юм ийм баймааргүй дээ. Өмнө ямар айл байсан юм бол доо ийм болохоор зараад нүгэд байдаг байсан юм болов уу? Хинээс асуул дээр юм бол хэсгээр баахан яриа гэж. Амар цэвэрч гэрийн эзэгтэй сүнс байж байгаа тэгээд ингээд хордно гэж байх уу? Гэрээ байнга цэвэрлдэг. Би ч тэрүүхэндээ ухаанаа урал дууснаа хажуугийн байранд байдаг ганагийн нэг ламаас асуух болвоо. Өглөө эрт гадаа хүлээж байгаад ажилдаа явахыг намдан тосчуулсан. Мань хүн баахан гайхаад манай ганд нэг сайн зурхаач буй. Тэндээс асууцгаа. Одоо яг ирнэ. Оожр ихтэй болохоор өөрөө их эрт ирдэг юм гэв. Би ч дагаад хатарчихлаа. Нэгэн салбар сүмийн үүдэр орвол шавилхан шар зурхаач биднийг ухтав. Бид ч учир явдлаа яриу. Манер элдвийг асуухгүй юм. Гэрийн эзний төрсөн он жилийг л асуудаг ажээ. Тэгээ дөрвөн шиг цагаан шоо хаяад нэг сударсглоо. Байр байдлыг нь ажвал нилээд нухацтай үзэж буй бололтой. Тэгснэ нүдний шилээ буулгаад өндөв. За таач дими шахуу байр авч. Бухтай юм. Гэхдээ таны эрүүл мэнд аим нас эд хөрөнгөд хал байхгүй. Орсон айлууд найгаад зараад нүүгээд байхаас биш. Аргалаад амьдрахыг боддгүй юм байна. Гэрийн эзэгтэй сүнс хорогджээ. Yes. Харсан уу guys? Яг таасан маань хэдүүлээ. Тэрэл цэвэрлэгээ хийгээд байдаг хэрэг. Нэг тусгүй юм болсон айл юм аа. Орхиж нүүгээд яах вэ? Миний хамтрагч ламаар аргалуул гэв. Ингээд жаал хүлээгээд өнөө ламыг нь авч очоод буугийг хөөлглөө. Хамаг юмыг хааж битүүлээд ганцхан салхивчийг нь онгорхоо орхидог юм билээ. Тэгээд л дүнгэр ном уншиж байтал тагтаа нисээд ороод ирэх шиг чимээ гарав. Бид зочоод хартал нөгөө лам за явчихлаа гэж билээ. Түүнээс хойш шин нэгэн жавхаагийн гэрийг цэвэрлээгүй билээ. Одоо тийм жавхаагийн дүүгийнх амьдэрдэг юм гэж. Хөөхөн түүхэд бас байд юм байна ой. Хориотой дээр гэр цэвэрлдэг бухтай болох юмсан гой санагдлаа ч шиг. Харин ч гэр цэвэрлээд гоё юм байна. Гэтэ дэлхий үзэгдэл цэвэрлэж байгаа гэж бодохоор чихүүц хөрмөр. Гэтэ яг үндэ цагаад бол эвгүүлтэй. Мэдрэл гаруудыг үнгүү цэвэрлэгч байхад хөөгөөд явуулчих юм аа. Өөрт ямар хамаатгүй болохгүй эвгүй штэ. Ер нь эвгүй. За иймэрхүү ер нь зөвүүн түүхүүд бас байдаг юм байна. Хөөрхөн түүхүүд. Хэдүүлээ 20-д орог дээрээс бас хэдэн түүх мөх бас харж болох юм. Ер нь бол нэрээ сүүчтгэр шээс хүргэж шоглдог гэсэн чинь яг уншсан шээс хүрэх юм. Нэг эвгүй санагдсан шүү. Энэ нэг зөвүүн пост байна. Энэ постыг харчаад дуусгая. Энэ Гялба гэдэг Монголын уран сайхны кино яагаад хоригдсон юм болоо? Ёстой муухай аим шиг кино те. Бүр зүрхэнд орчихсон кино шүү. Одоо бүр ботхоос айдгаа. Үйл явдлын санаж байгаа хүмүүс доор бичээрэй гэж байна. Өөртөө анх удаа мэдчихэнд Гялба уран сайхны кино. Хэдүүлээ өмнө бас киноны талаар Монголын хамгийн аим шиг кино гэж ярьж байгаад хориглогдсон киноны талаар ярьж байгаад нэг кино олж ирсэн. Юу лээ тэр чи юу лээ? Тийштэй энэ ш Диважингаас амьдралд хүрэх зам гэдэг. Яг тухайн үед ярьж байгаад дараа нь постлогдсон юм байна. Энэ бас ер нь бол эвгүй кино байсан. Сүнс мүстэй. Ингээ сүнстэй таараад тэгээ сүнсэндээ бараг сүүлдээ дууралцж байгаа нэг юм нэг
кино байдаг. Яг уустрын шалтгаанаас болоод тухайн үед хоригдсан юм шиг байлаа. Нөгөө хилмдүүлэлт дээр гардаг учраас. Гэхдээ Гялба гэж бол ястаа сонсоогүй юм биш үү? Алмастай нөхцсөн. За энийг бол мэднэ. Гэхдээ Гялба гэж нэрээ байхгүй шүү. Бүр нэрээ хоригдсон юм бах тэндгүү. Мөнгөнд бол олцсон нөр болон толгой утахгүй. Ингэж та хамгийн сүүл зойрог нэртэй амжилтанд тоглож ирсэн хэд хорон бүтээл ба гэсэн чинь 2005 онд TV5 телевизэн Гялба 9 таван ангид кинонд Анар гих залуугийн төр тоглож байлаа гэж. Энэ жившин тоглосон юм ба штэ. Мөнгөнд тудаг гэ. Түүнээс хойш юм кино тоглосон юм байна. Тэгээд тэр Гялбагийн талаар өөр алга байна. Тэр тоглосон жүжигчнийг хідүүлээ ямарсан мэдэж авлаа. Google дээр л алга. TV5 дээр гардаг гэсэн үү? TV5 дээр таньдаг хүн байна уу? TV5-ын архивч байгаа та. TV5 дээр гардаг байлуу. Лологийн найзуудын хүү тоглолдог те гинэ. За тоглосон жүжигчдийн ихнээс нь мэдж авч байна. Окей. Бас улаан ой гэд кино байдаг та. Одоо олдохгүй л байх та гэж байна. Улаан ой киноны дуу нь бас мангар эвгүй шүү дээ. Би одоо хийм бот гэж баймар тухайн үед л нэг улаан ой киноны дуу гэл нэг аимшигын дуу байдаг байсан. YouTube дээр байх л өстой та. Тэгвэл ингэж хайж үзье. Байхгүй шүү дээ. Баахан лам нарын сүнстэй юу? Харин лам нарын сүнстэй хилмигтэлтийн үйл явдал нь бас тухай. Ер нь хилмигтэлтээр хөндсөн кинонууд ер нь ингэж байгаа мó? Эсвэл Диважингаас амьдралд хүрэх зам, улаан бас нэг дээр үе ээж нь мод болдог кино байдаг. Тэр бас л эвгүй шүү гэж. Нэр нь юу вэ гинэ? Милми YouTube-д байдаг. Энэ шүү дээ. Ээж нь мод болчдөг. What? Маш гоё кино, уйлан хайлан үздэг дээ гэж юм. Өрөвдөлтөй кино юм шиг байна. Ингээ ээж нь модл болчтой юм байна. Нутагтай үлдээд те. Ичийн модонд суулаа. Бурхан минь. Өшөө. Гүүрээс тачиж байгаа юм те. Хоёр хүүхэд нь ингээд өчөрчлээ шүү. Би гэж байна шүү. Эгэл амьдрал иргэн ирж алга өрсөлтөйгээ учрах боломж олгосон Бурхан танд баярлалаа. Ургахаас шинэх наран хүртэл хорвоогийн жаргалыг хүүхдүүдтэйгээ хамт амсах тохиол хайрлаа. Ээж нь мод болоод Олзомгийн минь улам ихсгэж харил. Хүмүүс мөрөгдөг авгай мод гэд болцсон юм биш үү? Ээж нь яач вэ? Нийлээл учиртай кино юм шиг байна. Яагаад хоёр өрөө орхиод модон дотор сууж өөрийгөө штах болсон юм бол доо хөрхий үнэхээр өрдөлтэй. Хүүхэд байхдаа үзээд их айж үлээг. Энэ ер нь юу юм шүү? Ер нь хүүхдүүдийн трама юм шүү. Тийм шүү, анх гарч байхад надад CD-г нь аваа, DVD-нд хийж их үздэг байлаа. Бүр шүү гэл нүдээ даарч байгаад л 2006 оны үеэр гарч ирсэн кино. What?
Ээж нь яаж гэсэн чи ээж модны савдаг гинэ. Ээж мод гэж юу н байдаг үдлүү. Ээж хаад гэж байгаа те. Ээж мод гэж өстө сонсож байгаагүй юм байна. Ийм түүхтэй юм байна. За өстө өмнө харж байгаагүй кинонд мэдж авлаа. Милми улаан хэдүүлээ үзүүд бас яриул зэвүүн л ах юу н тэгж байгаа. Милми гэдэг амар баясгалант хийд ээж мод энэ төр гардаг гэж. Ээж модын түүхээр сэтүүлсэн юм уу? Үтсэн сайхан бичээд өгөөч хайгаад олохгүй байна. Энэ гялба уран сайхныг ярьж байгаа шүү заяа. Хүүхдийн кино шиг л санагдаад үзсэн чинь баг багтаа их айж байсан. Би сайн санахгүй байна. Яг миний санаж байгаар хэдэн хүүхдүүд туслан яваад тэгээд тэндээ нээх сонин хөвгүүд нь огтуд болж загвар өмсч үзүүлээд тэгсэн тэрэн нэг өндөр нь төрүүлээ дараа нь бөөнөрөө өндөр өвсөн дунд явж байсан чинь яг тэр тэмцээн төрүүлдэг өндрийг нь байхаа нэг хүн чавхаарч үлээ ном сумаарч үлээ тухруу нь харавчдаг. Бас тэр цуслагийн хоёр хүүхэд ой мод руу шүн билүү, оройч билүү явж байсан чинь нэг сонио арцар үстэй солонгон өнгөтэй юм модон дээгүр яваад тэр хүүхдүүдийг хөөгөөд байсан чинь нөгөө хоёр нь шууд газар зүгш цуугаад залбираад ойн савдаг та биднийг уушлаарай гэж хэлээд байдаг. Тийм кино юм уу? Би яг энэ хэсгээс баг багтаа амар их айж байсан. Тэр хэсгийг л санаад байна. Google-аас суусан чинь 5 ангиц тэхүүн кино гэж байгаа байхгүй. 5 ангиц тэхүүн кино TV5 дээр гарч ирсэн гэж байгаа байхгүй. Нэрийг нь ч олж чадахгүй. Заримдаа миний зүүд байсан юм болов гэж боддог. Харин энд ашгүй нэрийг нь бичсэн байна инэ. Алтай жаалууд шүү чиг. Цуслангийн төр гэдэг кино шүү гинэ. Энд муу юм биш юм уу? Oh my god, уншсан чинь яг багадаа үз санахгүй байсан юмаа санчлаа. Зүүдл гэж боддог байсан кино байж гинэ. Хүн болгон зүүл гэж боддог байсан юм бах та тэгээд сонин кино үздэг. За окей. Ямар кино байсан гялбаа гэж өстө мэдэхгүй юм байна. За өнөөдөр хэдүүлээ нэлээд зэвүүн гоё юмны талаар ярилцлаа. Тэгээ бөөнөр эртээ бүртгүүлээд лайк дарах юм бол дараагийн бичлэгүүд хурдан орох болно. Тэгээ дараагийн бичлэгээр юу үзмээр байгаа эсвэл сэтгэлдээ доор сайхан ичих зүйлгүй чөлөөтэй бичээрэй. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай guys.